байлгүй. Ороод авах тийм зам надад айгүй тийм понс байдаг гэсэн. Тэр ингээд Антон Монстерт Монгол судлалын төв дээр болохоор ирээд ингээд найзтайгаа цуг байж байгаа ямар нэг үйл ажиллагаанд болох юм бол ингээд багаараа ингээд цуг болоод мэдлэгээ төвшүүлнэ ингээд амар гоё дуулаад бүжиглээл ялангуяа зэлмэнтэй эдэр ингээд цуг бүжиглээл хоёлоо тийм өрөөндөө ингээд давтаж давцгаад ирээл нөгөөдөө тэрийгээ үзэл тэр надад хамгийн ингээд багтаа ингээд амар ингээд тэр ингээд авьяасаа ингээд хөгжүүлсээр ирсэн ч гэсэн ингээд яг тэр болгон тэрийг ингээд гаргаад байдгүй тэгээд яг энэ газар ирснээр яг тэр зүйл маань ингээд амар гоё тадарч гарч ирдэг. Тэр нь амар гоё тарсан. За. Маш тийм сэтгэл догтлуулсан төвтэй холбоотой найзад орсон жаа ярьсан чулуун чимэгтэй чулуун цэцэгтэй маш их баярлалаа. За 3 гэсэн учраас одоо 3 хүн ярих уу? За мөчгөн байна ярих гэж байна. За мөчгөнийхээ ярих сонсъё. Яг өмнө жил зэлүүн чокомын яг нэг болдог байсан хта тэгээд яг манай багийг ганц ингэж авч явдаг байсан. Юу тахалтай байсан хоёр нь. Тэгээд яг битээгээ артны ингэж дэмжээд тэгэхэд бас амар юм амар гоё юм өөр үесээс өөр ингэж сургуулийн хүмүүстэй ингээ хамт юм сураад хамт юм хийгээд тэгээд би юу л үнэхээр хизээж бүжгэлдэггүй юм байсан. Тэгээд хизээж бүжгэлдэг. Тэгээд ингээ яг шинжилгээд бид бас нэг бүжиглээд бүжиглж авч хурж байгаа би намайг дурсан чтэй байсан. За маш их баярлалаа. За энэхүү хичээлийг хэдүүлээ дараагийн цаг дээр үргэлжлүүлээд бусад хүүхдүүд нас ярина. Тэгэхээр та нар битүүхэндээ за надад ямар найданд орсон байгаа вэ? Би альхигаа ярих үлээ. Яна би энэ удаа ярьсан бүгд битгий бодоорой. Өнөөдөр чинь 5 цагтай 2 дугаар цаг дээр үргэлжлүүлээд ярина. За дараагийн асуултын уншуу. За багтар уншээ. За оюутан судлаад тэтгэлэг хөтөлбөрөөс та юу хамгийн сайн сурч авсан бэ? За энд нь юу яриад зүг. За Антон Монстерт Монгол судлалын төвийн одоо оюутан судлаад тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсанараа хамгийн эхлээд миний одоо хамгийн анх төрсэн мэдрэмж гэх юм бол яг ингээд бүгд танихгүй ирээд ингээд сууж явах үед ингээд одоо ингээд яг ингээд танихгүй бүх хүмүүстэй ингээд байж байгаа мөртөө яг ингээд шууд ингээд анхны яг харилцаа яг ингээд амар нийтжээртэй яг ингээд таньдаг юм шиг ингээд хаан сурдгийг ингээд одоо яаж ирсэн анхны сэтгэлүүд тийм байсан. За тэгээд цаашдаа найзуудтайгаа танилцаад өөр сургуулийн хүүхдүүд өөрийгөө одоо ингээд өөрийнхөө сургуулиас гарч мэдрэхтэй одоо тийм бусадтай харьцуулах за бусад одоо сургуулийн ямар байдгийг за тэгээд юм бусадтай харилцах тийм хамтарч ажиллах тийм зүйлсийг хамгийн түрүүнд одоо сурсан. За маш их баярлалаа Баатартай. За